Яг энэ фитнес зэрэгчилж байгаа хүмүүс, энэ спортоор хичээлж байгаа тамирчид бол ястай тусал ус ширхэг будооны үнцнийг мэддэг, өөр дөр бүр тушаад үзсэн хүмүүс аахгүй. Спорт бол хамгийн нэг номер 1 гэдэг хүмүүжийн тэг хүмүүжлийн одоо тийм нэг хүн дотор 8 кг-ыг хасж штэ. Тийм боломж хүнд байгаа байхгүй. Маш өндөр сахарын юутай 20 мэдтэй ингээл заалт нэрдэг. Тэгэл дасгал хийгээл нүдэн дээр ингээл ерөөсөө хэдоны дотор тэр сайхан буудаг. Бөхшөгч гэдэг юм уу шууд барилдаад нэг даваад давсан бол давсан тий. Унсан бол унсан биш байхгүй. Бичлэгийн баахан тамирчид гарч ирэл тий. Тайзан дээр ингээл поз барьж байна. Жохон хүүхдүүд юм 10 метрнууд барайл. Тэгэл худагасаа усаана. Тэртээ холоос тэгэл өчнөө амраал. Гэртээ энэ зөвлөлд нь бол нэг тэрэг мэрэг тэ төрдөг тэрэгэн дээр 40 метрнууд тавиал тэгэл усанд явна. Тэгэл тэд нар чинь ингээл бэлтгэл болоод хүүхдүүд бол ингээл бие биелдрийн хөгжүүлэхтэй жиргэжүүлэх юм болоо байсан байгаа юм л да. Тэгэл модоо хагална. Аж ахуйн тэр ажлууд нь бүгдээрээ нөгөө бие биелдрийн хөгжүүлэх. Тэгээ бүр зам болоод амралтаараа бид нар чинь сумын төвөөсөн дахиад бүр хөдөө ах トゥ нарынд очиод амраа штэ. Тэгэл малд явна те. Тэгэл ховоо татна нөгөө мал услна. Морь өнөгч өөрчлөө ингээл тасгал болж байна. Тэгэл морь малтаа нацуулна те. Хург шигтэй нацуулна. Бүхэл энэ аж ахуйн ажлууд бүгд юм юу болсон байгаа шүү дээ. Тасгал байсан байна. Айрыг бүлдэг байлаа шүү дээ. Тоолол бүлэгчл одоо энэ гарын булчингууд тэгэл энэ тэр нэгэ тоолж молоо те бүхэл хэрэгтэй байсан байгаа юм л да. Одоо ч одоо хүүхдүүдээ гэрээсээ гарч одоо тоглооч те гадаа гараач л гэдэг манай бидний үед болохоор гэртээ орооч гэл те тэгэл хашаанда саксны нэг юм шөнгийн модон дээр саксны шид зон дээрээс нь турник зон гэр шиг юм байдаг байхгүй. Гэхдээ тэр нь зориултыг өргөдөг биш зүгээр нэг пүүн юм дээр тавьдаг хилэн дээр тавьдаг тийм юм дээр цогдуулаад тэгэл өргөөл манай хашаанд ч нэг юм найз нар ирэл тэгэл нэг юм спорт жижиг нэг юм спорт комплекс шиг юм байлаа. Тэгээ нэг болондоо нэг хөөрхөн бас элстэй. Тэн дээр юм барилдана. Тэгээд 98 онд чинь би 10 төгсөөл тэгээ манай хотод шилжиж орж ирчихсэн. Тэр намраа сайклэл би ч яг энэ Тойд Иркорц гэх нэртэй. Тийм фитнес клуб одоо манай багш Монголын мистер Мөнхөрд нэгэд Монгол Улсын хавьд тасгалж олагч юм байд. Тэгээд тэрний клуб дээр очиод яг сонирхол. Тэгэл манай найз бас дагуулж энд нэг юм клуб байдаг гэл. Тэгэл би ч анх тэр клуб яг энэ фитнес клуб гэдэг юм чи яг анх удаа харж байгаа шүү дээ. Тэгэл багштай бас тоогдоод ч юм уу те. Тэгэл одоо нөхдөд бас тамирч нар цаашдаа бас тэмцээнд оруулж болох юм байна, тамирчин болгож болох юм байна гэл. Тамирчны болох тийм өндөр юутай тэгэл орж ирсэн. Тэгэл бас гайгүй амжилтад бас өөрийнхөө хэмжээндээс үзүүлсэн. Манай аавч бол өөрөөсөө энэ спортоор хичээлж мэдэхгүй. Энэ спортыг өөрөөсөө мэдэхгүй. Тэгсээр нэг юм амд амтсан юмар за наад тэ одоо булчин ингээ хөгжүүлэх чинь их муу юм гэсэн. Одоо арьсан задардаг гэсэн ч гэдэг юм уу тэ их богинохон настай байдгийн гэсэн мэсэн гэлэгдэг гэсэн байхгүй. Тэгэл би чинь өөрөө дур сонирхолтой. 10 жил байхдаа би чинь төмөр өргөд түрмэгэн дээр сонирхол. Ерөнхийд нэг анхны амтар мэддэг болсон. Тэгээд спорт угаасаа гоё гэдэг мэдээд тэгэл хууч нэг шаварсныг тэргээл лаглаг зүжигчдийг хараад эдэн шиг болохсон ингээл дурлаа л те. Тэмлээд гэсэн нэг балкатууд ингээл хан дээр наагаал. Аавч мөн жоохон л хугацаанд тийм байсан. Тэгэл яг тэмцээн уралдаанд ороод амжилт үзүүлэл тэгэл ирэнгүүт ч бас хөгөөд амжил. Тэгэл ирсэн л те. Нар жилдэг байсан. За чи бэлтгэл одоо юм тамирчин бэлтгэл хийж явахдаа ингээл арх амсгал юм бол 7 хоногийн чинь одоо хийсэн бэлтгэл байхгүй болно. Тэрнээс дахиад цаашаага 7 хоногийн хийх бэлтгэл чинь тэ одоо ингээд суларна тэ цаашлаад бараг сарын юм
бэлтгэлийн цикл алтна гэсэн үг шүү. Тэр үг мөг чинь аюу сайн суудсан. Тэгэл өстой нөгөө спортод орлоод бэлтгэл хийж залуу бол юун дээр харагтаарсан. Манай ангийнхан шоуд чихт биш ганцаараа дэж. Тэгэл байж дээсэн шүү дээ. Тэгээ одоо ч тэгээд уурганы хэрэглээ ямар байх вэ? Нүүрс устай өгтөс тэгэл 8 дэм тэгэл ч юм бүгдийг ингээл хүмүүс интернетээс бүх мэдээлэл авчдаг болцсон тий. Тухайд бол бид нар чинь зөвхөн гэрийнхээ хоолоор тэгэл нэг уралдаан шүү дээ тий. Тухай бүгдээр л барагч тэрнээс. Тэгэл бэлтгэлээр өстэй нүдэн төгтлөн бэлтгэл хийдэг. Тийм л байсан. Тэгэл нэг 3-3 ямар ч булчингийн масс цаас юу ч байхгүй нэг 3-3 юмуд л тэмцээнд ордог гэсэн шүү дээ. Яг энэ фитнес зэрэгчилж байгаа хүмүүс, энэ спортоор ажиллаж байгаа тамирчид бол ястай тусал ус ширхэг буданы үнцнийг мэддэг, өөр дөр бүр тушаад үзсэн хүмүүс аахгүй. Ус мусаа чинь баг сарын өмнөөс бараг ус уурлахгүй харин л тэгээд бүр юу яадаг энэ уруулан мруулч ингээ бүр хатаад хагараад тэгээд тагнааны арьс мөр ингээ бүр хоор хэлний үгээр тэгдэг байсан шүү дээ. Тэгээ бид нар ч бүр үнэнч багшийнхаа юунд бүр үнэнч ингээл нэг ус уухгүй нэг алчуураа ингээл чиглэж байгаа л алчуураараа ингээл амаа норгоол. Тамирчинч болоё гэж бодож байгаад зүгээр л одоо гоё чирэг битээ те гоё битээ болоё гэл спортоор хичээлж исэн. Тэгээ явандаа яг нэг багш маань одоо тэмцээнд орё гэл тэмцээнд оруулаад улсын 2 удаагийн авраг болсон сүүлд 2004-2005 онд жиндээ ингээд нэг азарч гэдэг юм ингээд нэг 2 төрүүлсэн. Тэгээ мистерийн 2 удаа өрсөлдсөн өмнөхөр онлоод. Тэгээ өөрийгөө бас ойлгож байгаа шүү дээ. За та би бол энэс чааш бол нэг миний амжилттай мистер болохгүй байна гэдгийг ойлгож байгаа. Тэгээ болоод 2009 онд манай Мөнхбаатар гэдэг тухайд холбооны шүүгч гэдэг гэсэн Мөнхбаатар гэдэг ах маань намайг за чи одоо тамирчин байха бэлдсэн ч одоо шүүгч болоо шалгалт өгөө гэх. Тэгээд холбоонд шалгалт өгöd 2009 онд би чинь холбооны шүүгч болжлаа. Тэгээ 2013 онд олон улсын шүүгчийн шалгалтыг Вьетнамын Хо-Чи-Минь гэдэг одоо Азийн урагшил оролт тэмцээний тухайд манай баг тамирчдын явал би дагаж явал тэгээ шалгалт өгөл олон улсын шүүгч болж ирсэн. Дарамт оны улсын аварга би чинь холбоог аваад анхны жилийнхээ улсын аварга дэд ерөнхийлөгч бас нэг залуу маань бас чи тэмцээнийхээ бүх одоо үйл ажиллагаа юмудаа чи базаад ачих би одоо санхүүжилттэй тэмцээнийхээ шагналын сан маань ингээл зөвцөлч нэгэл би палсын концертыг танхимд өө сайхан тэмцээ хийлээ. Шүүгч нар шүүгээд нэг тамирчин төрүүлсэн байсан чинь хоёрт орж байгаа тамирчин спонсор маань тэрийг төрүүлүүлнэ гэдэг тайзан дээр нөгөөдөг чинь өөрөө дурмадад нөгөөдөгтөө шагнал өгөөд нөгөө шүүгч нар ч бүгд дөнгөө мэдчихэж штэ. Тэгээ би чинь нөгөө өөрөө бас гайхаад тэр дүр нэгтгэлээ гаргаад тийшээгээ ингээд яг үнэн зөвөр нөхцсөн чинь тэр нь бодлонтой тайзан дээр ингээд шагнал гаргахдаа өөр хүн гарч нэг дүрээр нисэлчингүүд тэр хорон чинь бөө бодлоо өсөд нөгөө хүнд нь ингээд медаль байна. Яг үнэн зөвөр нөхсөн чинь тэр тайзан дээр бөө юм болоод энд үзэгчнээс орж ирж шүүгчнэр л дайраад те. Тэгээ би нөгөө нэг юм тэтгэгчтэйгээ муудалцаад те. Чамаас олжтой юм боллоо гэд тэр ангилаас хойших ингээд шагналын сан маань байхгүй нөгөөдөг чинь ингээд бүр ингээд орхиогоор явчихж байгаа шүү дээ. Үлдсэн ангиллын шагналыг аваагүй тамирчдаг Олимпиарон дээр маргааш нөлөө шууд тэр дараа нь хурал зарлаад дуудаад тэгээ нэг пледний орлогоос орж ирсэн мөнгө шүү дээ. Нөгөө тэгээд нэг юм зохицуулт хийгээд бөхшөгч гэдэг юм уу шууд барилдаад нэг даваад давсан бол давсан те. Унсан бол унсан биш байхгүй. Бичлэгийн баахан тамирчид гарч ирэл те. Тайзан дээр ингээл пооз барьж байна. Шүүлт хийгээд айгүй хэцүү байдаг байхгүй. Шүүгч нарт айгүй нарийн мэдрэмж шаардна. Би өөрөө нөгөө бас нэг тодорхой хэмжээнд тамирчин байсан учраас тусал хөлсний үнцнийг мэднэ. Тэгэхээр шударгал байх хэрэгтэй. Шүүгч нартаа ч гэсэлдэг. Маш шудрах шүүгчтэй. Миний амьдралын одоо ихэнх цаг хугацааг энэ спорттой холбоотой өнгөрсөн байна л да.
Тэгээ өөрөө ихлэ тамирчин байсан байна. Тэгээд шүүгч, олон улсын шүүгч. Тэгээ одоо ингээд дасгалжуулагч хийгээд ингээд явж байна. Тэгэхээр энэ спорт бол одоо миний нэр одоо тий салшгүй холбоотой болсон байна л да. Спортч маш том хатуужлыг өгнө. Зүг зүгээр байж байгаа тэмцээн уралдаанд ороод тий. Ялт байгуулна хизээч авахгүй. Ялт байгуулахын тулд тэр олон залуучууд охтууд бэлтгэл хийж байна. Тэгэл хин илүү нөгөө бэлтгэл хийсэн, хин илүү одоо сахилгаваттай байсан, хин илүү нөгөө хөлсөн нартаагаар хөлсөн урсгасан. Тэр хүн тэр яг одоо тэр уралдаан тэмцээний талбар дээр илүү амжилт үзүүлж байна. Дээрээс нь бас сэтгэл зүй. Бэлтгэл сайтай хэрнээ сэтгэл зүй муутай бол тэгэл ер нь ялагдахын гол үндэс шүү дээ. Тим өндөр одоо бэлтгэлжилттэй, тим өндөр явж байгаа улсууд бол мэдээж одоо хорт зуршил гэдэг юмнаас бол хамгийн нэгдүгээрт хол байна. Тэр бол одоо амьдралын залуучуудад тий одоо нэцэгчүүд энэ хүүхдүүдэд спорт орчуулах хамгийн гол том тийм шалтгаан болж байгаа шүү дээ. Тамхи татахгүй, арх уухгүй. Тэгээ арх уухгүй байна гэдэг чинь гадуур ингээс лгүүцээд тийм маш олон юмнуудаас ингээд аврагдаж байна тий. Манай нэг тамирчин нэг Ази орохт очивол бүр ингээд доотлынхаа өөрийнхөө орох чадварнаас бүр доошоо жинд орох тохиолдол гараад нэг өдрийн дотор 8 кг-ыг хасж штэ. Тийм боломж хүнд байгаа байхгүй. Саун суугаад тэгэл өстө битүү зузаа авсан юмсэл шатар дээр өстө зөксөө заагүй яваал. Тэгээд нөгөө зорьсон тэр нөгөө ангилалтаа орчиж штэ. Жиндээ. Янз бүрийн нэг энгийн амьдралын шалтгаан бол зүгээр үнэхээр жижигхэн асуудал болж байгаа байхгүй. Бид нар ч одоо ингээл өдөө хэрмээр явж байгаа л тий. Усгүй болох ч юм уу, хоолгүй болох ч юм уу. Тэгэл хүмүүс чинь нэг зарим хүмүүс чинь цохолдоо л тий ингээд яадаг штэ. Тийм үед бол үнэхээр тайван байж одоо тий ямар их боломж байдаг тий ямар юу байдаг гэвэл тийм тохиолдол зөндөө. Холбооны одоо ерөнхий нэр бичгийн дарга тэгээ олон улсын шүүгч гэдэг тэгэхээр би нөгөө холбооныхоо одоо Монгол улсыг төлөөсөн баг тамирчдыг ахалж тэднийгээ зохион байгуулж тэднийхээ одоо бэлтгэлжилтийг ингээд ерөнхийд нь хянаад олон улсад ингэж тэднийгээ баг ахалж дагуулж 2014 оноос хойш явсан л та. Тэгээд шүүгч учраас тамирчин одоо тайзан дээр гараад ямар байх вэ? Гарахаас өмнө ямар байх вэ? Сэтгэл зүй ямар байх вэ? Ямар байж тэр шүүгч нарт илүү таалагдж оноо илүү авах уу? Гэх тийм одоо тактикийн асуудлуудыг л тамирчтай бас нэлээ зөөлдөг. Тэгээ 14 оноос хойш чинь 2023 он гэдэг чинь 9 жил нарийн бичгийн даргын ажил хийсэн. Тэгээ тэр хугацаанд баг тамирчтай авч олон улс төвлөгөд ингээд маш өндөр амжилт үзүүлсэн. Мистер Олимпик хамгийн том. Тэрлүү манай тамирчдаас эрхийг аваад тэгээ одоо бас тэр тайзан дээр тамирчдаас маань одоо тэр хамгийн том тайз шүү дээ. Тэрлүү бас манай Монгол тамирчид ингээд эхнээсээ гараад эхэлчлээ. Тэгэхээр одоо энэ залуучууд маань маш том боломж үе таалга ингээд нээгдэж байна. Хятадтай нэг том холбоо байдیں۔ Golden Times гэдэг Азид хамгийн том шагналын сантай. Тэр тэмцээний одоо Монгол дахь албаас нийтлүүлэгч тэгээд тэр холбооны олон улсын шүүгч хийж байна. Тэгээд тамирчтай бас ингэж гүүр болж холбож өгөөд тийм ажил хийж байна. Тэгэл жил нэг удаа тийшээ нэг том тэмцээн дээр очиж шүүгчээр өргөдөж шүүлт хийдэг, шүүгч хийдэг. Энэ спорт маань надад бүх нэг юм сайн сайхан өгсөн болохоор энэ спорт аягүй их хайртай л да. Тэгээ одоо хүртэл спортоос салахгүй ингээд өөрөө одоо клубдраас цолж олагч хийгээл ингээд явж байгаа. Тэгэхээр энэ спорт маань надад одоо байнга сайн сайхан зүйл өгсөн. Одоо цаашдаа ч гэсэн ингээд сайн сайхан зүйл ингээд өгсөөр байхын тодорхой. Яг тэгэхээр эн чинь хүний эрүүл гоо сайханд хөрөнгө оруулж байна. Тэгээ одоо би өөр дөр ингээд залуу байхдаа өөр дөр ингээд ирээд туршаад хөрөнгө оруулж ирсэн бол одоо бас хүмүүст ингээд тусаж байгаа нь бас гоё юм л да. Дамангүй ингээд
Би одоо бас нэг юутай те сахартай яг тийм хүмүүсээс ажиллаж байгаа байхгүй ганц нэг хүмүүс. Тэгээд үр дүн үзээд ингээд явж байгаа учраас энэ айгүй гоё юм.